аавхад болоор нэг сайхан дутагдлаасаа хуваалцаач яа. Тий, манай аав Скочрийн Одон гэдэг хүн байсан. Бас энэ нэртэй. Тэгээд Тэсийн Тэжээлийн аж ахуйд гэдэг газар бараг насаар ашихуу инженер, ерөнхий инженер хийсэн. Тэр үе чинь шин бүтээл, оновчтой санал гэдэг зүйлийг одоогийн инновац тэр энэ хоёр гарсан тийм гэрчлэгээ лиценз эзэмшдэг. Тийм шинийг санаачлагч тийм сонин хүн байсан. Цаг үедээ бас их тийм онцлог. Жишээ нь одоо шинэ техник технологиг ер нь их бий төрүүлж бас авч эзэмших ёстой гэдэг өөртөө бас зорилго тавьсан байсан болов уу гэж иргэ боддог шүү дээ. Жишээ нь одоо манай аав чинь 70-80-аад оны үед Варшав гэдэг машин хувьд ундаг байсан. Тэр чинь одоо Монгол улсад ч хэд байсан, Улс аймагт ч хэд байсан. Тэгэхээр Мармаг зарын суманд аав юм Варшав бид нар ч тэгээд хүмүүс чинь одонгийн боолг гэдэг боолг гэж хэлдэг байсан. Сүүлд гэсэн Варшав гэдэг машин байсан байна лээ. Тэгээ ер нь нэг тийм техник сэтгэлгээтэй тийм хайхтар хүн байсан. Тийм шинэ өөрийгөө бас хөгжүүлдэг, ном сонио их уншдаг, Орос мэрэгжилтэнгүүд манай сумд байсан. Орос мэрэгжилтэнгүүдтэй их найзалдаг. Тийм хүн байсан. Одоо жишээ миний нэг санаж байгаагаар манай аав нэг юу хийгээд пресний төмөр утсаар тор нэгч машин гэж хийгээд тор нэгч гэдэг нь одоо үнийг даав нэгж байгаа юм шиг төмөр утсаар тор нэхгүй. Төмөр тор нэх юм ээ. Тэгээ төмөр утсаар тор нэхэ тэрийгээр чи хашаа машаа янз бүрийн хийж болно. Тэгээ тэр юугийн төхөөрөмжийг нь модель төхөөрөмжийг нь Оросын мэрэгжилтэн үзчихэд Оросын мэрэгжилт нөө цаашаагаа бас тайлан мэдээ бичсэн байлгүй. Цаад үйлдвэрээс нэг тийм захиа ирээд тэр ч одоо 80-аад оны сүүлээр таны энэ тор нэгч машиныг бөөний үйлдвэрлэлд бас шилжүүлж болох юм байна. Та манайтай хамтарч ажиллаач гэж Оросын нэг үйлдвэрээс санал манал ирээд өөр нэг тийм юм болж ирсэн. Тэгээ бодглохоор бас тухайн үед л тэр олон улсын хэмжээний тэр техник технологийн төвчөнд бас сэтгэл хүн байсан юм байна лээ.